Сайн мэцхан үзэгчдээ нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Сэхэндээс Монголын эдийн засаг эмчилгээний энгийн тасаг руу шилжлээ. Гэхдээ бид тайвшруулж болохгүй иргэдийн орлого нэмэгдэх хүртэл төрийн албан агчдын цалин хөлс нэмэгдэхгүй гэдгийг Монгол улсын ерөнхий сайд төрийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ санууллаа. Тиймээс төрийн байгууллагууд хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж ашигтай ажиллахаас өөр гарцгүй болж байна. Хариуцлагатай ажиллаж чадаагүй бол албан тушаалаа өгөх ёстойгч ерөнхий сайд тэдэнд сануулсан юм. Энэ бүхэн бодиттой хэрэгжиж чадах уу? Иргэдэд ямар хүлээлт байгааг нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү? Өмнөдний шударга үйлчлдэг санхүүгийн цаглаг баттай шинэ нийгэм бүтээхийг төр төрийнхэн таавхан манлайлна. Монгол төрийн бодлогыг цэгцэлж ангидах цаг болсон л доо. Зарим зоримог, шорвог шийдвэрийг гаргахаас арга байхгүй. Яаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлвэл хамгийн амьдрал нийцтэй юм болно шүү дээ. Ард түмэндээ илүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж ш. Залуучууд ард иргэд бид өхөн бол бас сайхан амьдрнаа л гэж би боддог. Засгийн газар ажлаа 7 сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх юм бол энэ засгийн газар субботникийн засгийн газар байлаа гэдгийг ерөнхий сайд онцолж байгаа юм. Өнөөдөр манай улс мөнгөгүй зовлондоо баригдан эдийн засгаа сэргээж чадахгүй байгаа бол анх мөнгөтэй зовлондоо цатгалдаж одоогийн хямралд хүрсэн нь гашуун үнэн гэдгийг ерөнхий сайд тодтогсон юм. Төрийн өмчийн компаниудад 10.8 их 80 төгрөгийн өр авлага үүссэн. Үүнээс 96% нь ердөө 29 компанид хамаарч байгаа юм. Ийм их хэмжээний өр үүссэн шалтгаан нь мэрэгжлийн удирдлагуудыг томилдоггүй, төлөөлөн удирдах, зөвлөлд тооцох, хариуцлага сул байгаатай холбоотойг их сурвалжууд хэлж байгаа юм. Үн докторжуулах хөтөлбөр, зорилтуудтай хатсан гой сайхан нэртэй бондууд, концессууд, мөн авчирсан зээл маш их хэмжээний хэвлсэн мөнгийг ямар ч тооцоо судалгаа хяналтгүйгээр зарцуулсан. Жишээ нь гэхэд 2012-оос 16 оны үед Аранга Хөвсгөл аймаг хоёрт яг ижилхэн зам тавьсан байна. 7 км зам. Хөвсгөл аймгийн замыг 7 тэрбумаар тавиад Арангаан замыг 21 тэрбумаар тавьсан. 21 тэрбумаар. 3 дахин илүү мөнгөөр. Уус аймагт огт засгийн газрын шийдвэргүй ямар нэгэн төр засгийн шийдвэргүйгээр 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг тавьсан. Мөн Яргас сум хүртэлх 130 орчим километр замыг бас л мөн засгийн газрын шийдвэргүй тавьчихсан. Энэ үед одоо Монгол улсын төр байсан юм уу гэж бодоход хүрэж байгаа. Над нэг сонин зүйл бодогдсон. Ер нь 2004 онд Монголын засгийн газрын өрөө нийтдээ 4.6 тэрбум байсан. Монголын нийт өрн. Гэтэл одоо 24 тэрбум хүрч явна л да. 20 тэрбум доллар авч идэж. Гэтэл сүүлийн 10 жилд Монголын эдийн засгт хийсэн нийт хөрөнгө оруулалт нь өөрийнхөө Монголын аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашигаас бага юм шүү дээ. Цэвэр ашигаасаа бага. Тэр гаднаас авсан зээлийг хэн идсэн бэ? Юунд зарцуулсан бэ? Үр ашиггүй объектуудад зарцуулсан. Баахан барилга барьсан. Тэгээд дуусаагүй барилга руу хийлээ, үр ашиггүй барилга руу хийлээ. Нэгдүгээр, хоёрдугаарт нь юу гэхээр тэр хөрөнгө оруулалтын төслүүд нь бодит төртгөөс хэд дахин давсан үнэтэй байж байгаад Нэг нам нь өр тавьдаг, нөгөө нам нь өр дарддаг хуучин замаар бол бид цаашаа хол явахгүй. Хүлээж авсан эдийн засаг нь бол хүндээсэн шүү дээ. Энэ бол зөвхөн өнгөрсөн 6 сарын хойш сүүлийн 4 жилд үргэлжилж байгаа энэ цод байгаа хямрал. Нэг зорилгын төлөө нэг зүгт яваа багийн эв нэгдлэр бид хамтдаа хямралаач тавна, эдийн засгаач өсгөн. Зорсон газартаач хүрэх байх гэж бодож байгаа. Үүний тулд төр зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдтэй ухтаж, ардчлалыг гутааж, төрийг сулдааж байгаа авилгаас зүхтааж явах ёстойг анхааруулж. Би зоригтой хэлснэх баяртай байгаа шүү дээ. Өнөөдөр би Facebook дээр хараад лайк шууд дарсан байгаа. 2 дахин тэрэн дээр тэгээд ер нь бол зөв юм хэлсэн байна лээ. Тэгээд төрийн албан хаагчд одоо зардлаа багасгах хамгийн эхлээд төрийн албан хаагчд бүсээ чангалыг гэсэн мэт тэрийг бол би ер нь зөв юм гэж бодчих. Засгийн газар өнгөрсөн 7 сард хэрхэн ажилласныг иргэн харъя. Тэгэхээр засгийн газар байгуулагдахаас өмнө бол манай улс бол 5 төсөвтэй байсан бол одоо бол нэгдсэн 1 төсөвтэй болсон байгаа. 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр бол анх удаа 500 гаруй тэрбум төгрөгөөр даван биелж алдагдaltaй явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай. Засгийн газрыг байгуулагдаж байх үед 5 нүүрсний
өмнө 27 Америк доллар байсан. За бид нүүрсний зах зээл нэг цонхны бодлогоор хандах ёстойг Өмнө Говь аймагт ажиллах үеэрээ холбогдох албан тушаалтнуудад ерөнхий сайд үүрэг болгосон байгаа. Тэгвэл одоо Монгол улсын түүхэнд хамгийн өндөр буюу 1 тонн нүүрс 70 гаруй доллараар борлуулагдаж байгаа юм а. За гэхдээ бид хийсэн ажлаасаа илүүтэй хийж чадаагүй байгаа ажлуудаа ярьж шийдвэрлэх хэрэгтэй байгааг ерөнхий сайд хүндсэн юм а. Бүх төрлийн өмчийн компаниуд цаашдаа ашигтай ажиллах энэ бүх нөхцөл бололцоо бизнес төлөвлөгөөгөө боловсруулж төрийн өмчийн бодлого зохицсон сургалтын газраар хянуулж тэр төлөвлөгөөнийхөө хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг бас энд сууж байгаа төрийн болон төрийн өмчийн харилцаатай компани удирдлагуудад үүрэг болгож байна. Гол механизм нь бол хордын төрийн өмчт улсын үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгоод тэгээд ил тод болгоод хөрөнгийн биржтэй гарах ёстой гэж боддог. Тэгээ хөрөнгийн биржтэй гарснаар энэ компаниуд өөрсдөө цэвэр компанийнхаа менежментээр ажиллаж эхэллээ. Ерөнхий сайдын тавьж байгаа хариуцлагатай байх, хэмнэлттэй байх тухай асуудал маш зүйл дөө. Монгол төрийн бодлогыг цэгцэлж ангилах цаг болсон л дөө. Улс орны маань эдийн засаг асар хүнд байдалд ороод төсөв маань орлогоос 30-40% алдагдaltaй гадаадын өр зээлэнд орсон нэг талаасаа нөгөө талд нь дотроо болоо ер нь хэрэглээний сэтгэхгүй үрлэгэн байдал нэлээд газар авсан үе л дээ. Төрийн өмчт улсын үйлдвэрийн газруудын удирдлагын болоод одоо хийсэн ажилдаа нь уялдуулан шүү хариуцлагажуулна гэж ерөнхий сайдын дэвшүүлж байгаа бодлогыг бол алга дэшин дэмжиж байна. Тэгэхдээ энэ тохиолдолд хэрвээ хариуцлага тооцсны дараа дахиад хүн томилох юм бол энэ хувийн компаниудад ажиллаж байгаа сайн менежерүүдийг авчиж ядаж нэг жил 2 жил ажиллуулад үзэх юм бол их өөр үр дүн гарна да. Монгол Ардын нам улсын хурлын сонгуульд амдаж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу тэгээс 3 насны хүүхдэд асарч байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх эхчүүдийг улсад ажилласан жилиг бол төрүүлсэн хүүхдийн тоогоор нь 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор болсон байна. За төрийн алба ард иргэдтэй үйлчлэх үүрэгтэй эдийн засгаа сэргээх эргэлтийн үеийн одоо хамгийн хүндийг үүрэх их ажил төр өөрөө бүсээ чангалахаас эхэлнэ. Төрийн албаныхан хэмнэхээс төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ гэдгийг ерөнхий сайд илэрхийлж байгаа юм а. Засгийн газар байгуулагдсныхаа дараа төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин урамшууллыг 30-аас 60% бууруулад байгаа юм а. Төрийн томилолтоор гадаад дотоодод зорчих хүмүүс хамгийн энгийн сууж яв. Хамгийн энгийн судалт. Хэрвээ та бизнес судалт суух сонирхол байгаа бол тэр хүн тарифынхаа зөрүүг өөрөөсөө төлөөд явдаг ийм тогтолцоороо шилжинэ. Энэ байдалд мөнхөд дарга та бүх одоо яамдад үүрэг өгч, бүх төрлийн албаа агч нарт үүрэг өгч хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Гадаа томилоод тэр ер нь норм шиг төрийн албан хаагчид гадны хэдэн сараар тэмдэг их хурлын гишүүч гэсэн ялгаагүй. Сайдууч гэсэн ялгаагүй. Туршлага судалж байгаа нэг өдөр гэдэг тэнийж явдаг. Энийг бол ер нь хатуу хяналттай болгох хэрэгтэй л дээ. Одоо жишээлбэл манайханд гар утасны зардлага төрийн зардал дотор нэлээд том барьсан өөр эзэддэг юм л да. Тэгэхээр одоо Английн тээврийн яамны сайдны их нэртэйгээ албаныхаа утсаар ярьсныхаа төлөө албан тушаалаас огцорж байна шүү дээ. Цаашдаа ерөнхий сайдын гадаад ажилтныг ч гэсэн аль болох хямд төсөр аргаар зохион байгуулах энэ нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ийм журамд өөрчлөлт оруулах ямар бололцоо байдгийг тэр боломжийг судлах хэрэгтэй. Эхний ээлжинд ерөнхий сайд миний бие орон нутагт ажиллахад хөлийн заг дээр ирж тосдог аймгийн удирдлагуудыг болиулах хэрэгтэй. 200-300 км давхдаг. Ирээд тосоод буцаад 200-300 км явдаг. Энэ их өргөн зардлаас бид хойш суух хэрэгтэй. Төрийн болон төрийн оролцоотой компани аж ахуйн нэгжийн удирдлагууд аж ахуйн нэгж компани үр ашигтай ажиллах ёстой. Хэрвээ ингэж ажиллаж чадахгүй байгаа бол та өмнөө хэлээд ажлын байраа бусдад тэр ашигтай ажиллаж чаддаг тэр хүнд нь тавьж өгөх хэрэгтэй. Хэрглэж байгаа мөнгөнд маань гамтай байна л гэсэн үг. Тэгэхдээ ерөнхийдөө бол бүр томоор нөөцөх юм бол төсвийн тодтголын асуудал байгаа. Энийн дээр хэр зэрэг багтаа орж ирэх юм. Хэр зэрэг төсвийн зардлаа багасгах юм. Дээр нь бол нийгэмд үж яг өнөөдөртөө бол бид нар бол нийгмийн янз бүрийн халамжийн мөнгнөөсөө илүү ерөнхийдөө амь зогоох асуудал байгаа шүү дээ. Тэрд нь хэзээр танагдахаар илэрхийлэгдэх ёстой гэж бодож байгаа. Давид бас тууширч улсын наадмаа хийхгүй гэж хэлж болохгүй. Тэгэхдээ
аливаа найр наадам, баяр ёслолын үйл ажиллагаанд төрөөс ард түмний татварыг төлсөн мөнгнөөс хөрөнгө гаргаж тэмдэглэхгүй байхыг өнөөдөр энэ сууж байгаа бүх төрийн албаны ерөнхий менежерүүд удирдлагуудад үүрэг болгож байна. Төрд ингээд баяр наадам зугаац ингээд ер нь хавтгаарж гүйцэлтэй монголчууд дээр үесгэлээд найр наадам хавтгаарх нь мөх хөтөрийн шинжиг гэж их сэжгэлдэг. Гэтэл одоо илүү ой хийгээ заримдаа манай ах чинь зарим жил нэг жил 80 сум ой хийж өгнө гэж үргэлжлэн зардал гаргаж байлаа шүү дээ. Одоо тансгал хэрэглээгээ зогсоогоод ард түмнийхээ хитвчрөө нэг орохгүй байвал л ард түмэн жаргалтай байна шүү дээ, тий? Эдийн засгийн хямралыг чавилгагч бид заавал ялах ёстой. Ялж байж Монгол айл болгоны Монгол хүн бүрийн одоо амьдралын чанарт дахиж өөрчлөлт гарна. Тэрхүү ялтыг манлайлах тугч нь төрөл өтгөж байгаа таах. Гол бодлол ерөөсөө тэр шүү дээ. Хүчтэй ажиллах хэрэгтэй байна. Одоо энэ засаг төр. Энэ ерөнхий сайдын хувьд одоо ярьж байгаа зүйлээ өнөхөр хэрэгжүүлж чадвал энэ бол бас л Монголд тустай үйл болно. Энэ төлөө ерөнхий сайдыг буруутгаж болохгүй. Эдийн засаг тамир тэнхээ бүрэн ортол бид хамтдаа хичээж нэг зорилгын төлөө явахаас өөр сонголтгүй байгааг эдийн засагчид хэлж байгаа юм а. Төрийн алба бол иргэдэд улсдаа үйлчлэх алба. Тиймээс энд хувийн ашиг сонирхлоо бодож албан тушаалд очисон хүн байвал ажиллаа өгөх хэрэгтэй гэдгийг ерөнхий сайд хатуухан сануулж байгаа юм. За засгийн газрын өмнөх хуралдаанаар дээрх асуудлыг зэгцлэх шийдвэр гарсан юм ба. Таны унж байгаа унаа, таны байж байгаа байр, орон, ажлын байрны нөхцөл байдал танд хэрвээ таалагдахгүй байгаа бол та ажилдаа голөгдөж байна гэсэн үг. Харин та тэр бизнесийнхээ салбарт очиод бизнесээ хийгээд тансаг орчинд ажилд амжирах тэр нөхцөл бололцоог чинь бүрдүүлэхийн төлөө бид энд зүтгэх бол. Дор мэдэн үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллагын удирдлагууд, яамны удирдлагууд байна гэдэг ийм мэдээлэл бол ирээд байгаа. Би салбарын сайдтайгаа хариуцлага тооцохоос өмнө тэр дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа, тэр хууль бус хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа албан хаагч нартай ихний ээлжинд би хариуцлага тооцсон. Захааны ерөнхий хууль батлагдсанаар бол нэг одоо онцлог зүйл гарсан. Тэр үхээр буруутай шийдвэр гаргаад бусдад одоо хохирол, гим ор учруулсан тохиолдолд бол тухайн албан тушаалтан өөрөө бол хариуцлага хүлээж байгаа. Ийм зохицуул захааны ерөнхий хууль дээр бол заагдсан. Тухайн одоо хохирлын үнийн дүнг буцаан албан тушаалтнаас гаргуулах энэ болцоо бий болцоо. За эртний хууль дээр бол энэ бол байгаль албан тушаалтанд учруулсан гим ор гэдэг зохицуултаагаар бол авч зохицуулж байна. Тэгэхээр энэ бол хуулийн бол нэг том алхам. Эргүүлээд одоо буруутай шийдвэр гаргаад гим ор учирчдаг. За энэ хохирлыг нь буцаад төр юм уу төсөөс гэдэг бол зүйл биш. Тухайн албан тушаалтан өөрөөс нь гаргуулах боломж бол байна гэсэн. Хилцээний даргаас дээш нар хүмүүст энэ хямралаас гарах ямар нэгэн бодлого концепц байхгүй мөрөө хөтөлбөргөө хийх ажил нь процесс нь тодорхой биш бол энэ улсуудыг бол намынхаа шугамар, засгийнхаа шугамар бол хариуцлага тооцоод бол бүрэн бололцоотой. Хуучин бол улс төрийн намууд хоорондоо ингээд тэнцүү суудал авчаад хин эндээгээ ажил хийлэгдгөө зөвшөлтсөл нэртэй хойно хоёулаа хэнийг хэрэг төвчдөг тийм процесс байсан бол одоо ард түмэн маань бол иргэдийн төлөөчдийн хурал, улсын хурал, засгийн газар 100% хөгжсөн байгаа. Одоо бол цэвэр энэ намын тэр дэвшүүлсэн бодлого дээр яаж стратеги боловсруулах нь гарч ирнэ дээ. Энэ сарын 21-нд бид евро бондын 580 сая Америк долларыг барагдуулж чадахгүй бол дампуурлаа зарлах хүндхэн нөхцөл байдал үүсэт байсныг засгийн газар бонд гарган шийдвэрлэж улаассан улаан гэрлийг унтраасан. За эдийн засгаас сэргээх чиглэлээр олон улсын валютын самтайч хамтран ажиллах эхэллээ засгийн газар тавьсан нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол улсад нааштай хандах итгэлийг өглөө гэдгийг эдийн засгчид, шинжээчид илэрхийлж байгаамаа. Бид энэ сарда багтаж олон жил бүгд найрамдах Хятад ард улсын Chalco компани төлөх нүүрсний сунжирсан өрөө барагдуулна гэдгийг ч ерөнхий сайд илэрхийллээ. Манай танхим хөрөнгө оруулагчтай хуурдаг хөөдөг биш, харин эрх ашигыг нь хамгаалдаг засгийн газар байх болно. Ингийн тулд ч бид өнөөдөр хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалах зөвлөлийг Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын тэргэд байгуулан ажиллуулж байгаа. Монгол хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уулуурхаад л байна. Газрын баялгаа хамтарч ашиглаж тэндээсээ мөнгө олж дутуугаа нөхөж дундыгаа дүүргэнэ. Бидэнд баялаг нь авч мөнгө технологи байхгүй. Хожимын өдөр технологитой өртөхийн тулд мөнгө хэрэгтэй.
Хооч өмнө маань мөнгөтэй болохын тулд технологид сурах учиртай байна. Энэ гурван сонирхол гуруулаа нийлэхээс л өөр замгүй. Хэрвээ манай улс дэлхийгээс мөнгө татаж хөгжих нь үнэн юм бол бид дэлхийн стандарт бүхий төсөв санхүүгийн дэг журамтай байх ёстой. Ийм стандарт дэг журмыг бид олон улсын валютын сангийн тусламжтайгаар хамтын ажиллагааны хүрээнд бий болгоно. Монголчууд бид сайлаа бэлтгэхээр саваа бэлтгийг эрхэмлдэг ийм ухаантай ард түмэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг сайлгаж үзэх юм бол түүнийг шингээх сав нь таатай орчин дэлхийн эдийн стандарт бүхий төсөв санхүүгийн дэг журам сахилга бат. Бодиттой ухааруулжтай энэ санал шүүмжилж хэлж байх шиг байна. Тэгэхээр энэ үгдээс бол ялангуяа төр засгийн өнөөдрийн удирдлаганд байгаа хүмүүс бол бас нэлээд ухаалаг дүгнэлт хийж өөрсдөө байгаа дутагдaltaй зүйлээ түргэн засалруулах улмаар шийдвэртэй урагшаа нэлээд давшингуул ажилламаар. Аливаа юм хийхдээ бол мэдээж төлөвлөж, бодож ингэж хийдэг засгийн газар руу гэж дүгнж байгаа. Ялангуяа энэ офшорчдыг бол одоо тэр мөнгөний оруулж ирээд энэ өрөө дараасаа. Монгол улс өөрөө мөнгөгүй болчиход байгаа. Энийг мөнгөжүүлэх процессыг бол тал талаар хайгаад одоо эхний шийдвэрүүдээ гаргаж ил байна л да. Олон улсын валютын сантайгаа одоо хийсэн хоёр талын гэрээнд урьдчилан тохирсон юм хэр зэрэг хийхээс бас дараагийн зүйл шалтгаал нь энэ засгийн газраас хамаарахгүй улсын их хурлаас шалтгааллах ажил үлдчихэд байгаа маа. Их хурлын 76 гишүүн одоо энэ олон улсын валютын сантай засгийн газрын хийсэн асуудлыг нэлээд дөхөөхөн баталж өгөх юм бол энэ асуудал цаашаа явагдах байх. Хоёрт нь бол мэдээж энэ тулсан өрийн асуудлуудыг бол менежмент хийгдсэн. Эхний ялхам нь бол зөв зүйтэй харагдаж байгаа. Дээр нь бол одоо бас дараагийн асуудал мэдээж энэ дараагийн том Чингис бондны өрийн асуудлуудыг яаж хийх нь вэ? Цаашлаад энэ Эрдэнэтийн одоо төлбөрийн асуудал гарч ирнэ. 2008 онд бол энэ тухайн хоёр улс төрийн хүчин удиржсэн улсууд бол энэ анхны энэ халамжийг бол хавтгааруулж өгсөн өрийн суулгасан байгаа. Энэ үр бол маш хүчтэй суугдсан. Энээс biz гарч чадахгүй одоо бараг 7-8 жил болж байна л да. Тэгээд тухайн үед эдийн засаг өсөж явах үед бол эдийн засгийн өсөлтийн үед ийм популист улс төрчид дээр байх тохиолдолд бол улам юм хавтгаардаг. Biz бол хамжаарахгүй алдчихад одоо хомж авах чинь энэ хомж авах бодлогоос сая олон улсын валютын сан нэлээд хатуухан шаардлага тавьж байгаа шиг байна. Одоо тэхээс өөр арга байхгүй. Хоёрдугаарт нь бол бид нэр энэ ямар ч тохиолдолд ямар ч иргэн маань хөдөлмөр хийж татвар төлж энэ нийгмийг хамтдаа байгуулна шүү. Харин ард түмэндээ би бас бүсээ чангалах дэглэмд бас хэрэглээний сахилга баттай хямгч сэтгэлгээнд суралцахыг уриалж байгаа. Монголын хууль яаны асуудал бид өөрснөө төвчиж байгаа л өөрснөө өрхөөхөө төсвийг хүртэл зарцуулахдаа зөв зарцуулах хэрэгтэй шүү дээ. Хямраад байна гэж тэгсэн ирнэ. Баяр болохоор ч одоо ерөөсөө манайхан чи хөлхөж л өгөх юм байна шүү дээ. Чигтэйгэл баяраа тэмдэглэх юм байна шүү дээ. Тэгээ энэ их олон баярын хэрэг байгаа мó. Бэлэмчлэх сэтгэхгүйгээр л одоо төр над мөнгө өгөх гэж нэхэд тэр нэг навж урчхаад тэгээд суугаад байна гэдэг юм сэтгэхгүй байж болохгүй нэг талд. Монгол охид хүүгүүд ирээдүгөө гэрэлтэй сайхнаар харж байна. За өнөөдөр өвссөн хямралын уг үнцийг бид тасдаж чадвал Монголдоо сайхан амьдрах боломж хангалттай байгаа гэдгийг тэд илэрхийлж байгаамаа. Улс төрчид маань л бас мэдээж сайхан үйл ажиллагаа явуулж, ард түмэндээ илүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж иш л залуучууд ард иргэд бид өхөн бол бас сайхан амьдрнаа л гэж би боддог да. Дээдл нь бөөрэ олж, доотл нь бас бөөрэ олно шүү. Технологи модгчийн мэргэжлэр сурдаг. 3 дугаар курс эдийн засгийн байдлыг ер нь сайжрах ах гэдэгт итгэж जैन. Тэгээд бас бид нар зөвхөн итгээд яваад байх биш те. Бид нараас өөртөө нэг сайжруулахад нь хувь нэмэр оруулах хэрэгтэй боллоо гэж боддог. Би нано шинжлэх ухаан гэдэг мэргэжлэр сурж байгаа. Лаборатори хүрээлэнгүүдийг ерөөсө хөгжүүлж чаддаггүй. Тэгээд тэрийгээ ер нь хөгжүүлээсэ гэж хүсэж байна. Монголын төрийн тоглог байж Монгол түмний минь заяа буйн дэлгэрэх болтугай гэж хүсэн өрөөё. Үзэгч та бүхэнд бид нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.